За. Өчигдөр бичлэг оруулаад урам ороод унтсанчгүй хийгээд үргэлжлэл парт 2-ыг оруулж байна. Майнгийн парт 2 үзээд бүгд амралтынхаа өдрүүдийг сайхан өнгөрүүлээрэй. Бас мөн Netflix дээр ч юм уу те хэдийнэ гараа удчихсан чиний хувьд хамгийн гоёж боддог цувралуудаа доор комментэр үлдээгээрэй. За тэгээд энэ удаагийн бичлэгтээ Бакус минь хамтран ажиллаж байна. Анх 1961 онд ядаргаа тайлах энэ хэлбэрээр гарч исэн бол өдгөө дэлхийн 30 гаруй улсад алдарсан эрч хүчний ундаа болсон түүхтэй шүү дээ. Одоо лаацтай хийж үлсэн сахаргүй бас шилтэй гэл олон өөр төрөл байгаа болохоор өөртөө таалагдсныг сонгоод уугаарай. Хамгийн гол нь байна шүү дээ. Та ханаас ч хамаагүй баг судалдаж аваад баримтынхаа зургийг Бакусцыг имэйл сайт руу тод харагдахаар дараа бүртгүүлнэ шүү. Тэгвэл сар бүр цахилгаан скутер iPhone 17 ханааны явах аялал бүр супер шагналтын Чанган C35 Plus машин хожих боломжтой. Монгол HD-гээр шууд эфирээр тодруулах учраас бүгдээрээ идэвхтэй оролцоорой. За тэгээ бүгдээрэнд нь амжилт. Намайг сэргээдэг, намайг онцгой болгодог Бакусаа угаад бичлэг рүү орцгоё. 3 дугаар сарын 24-өөс 10 дугаар сарын 31-ний хүртэл сар бүр хонжиртойгоор Бакус Boost суглаад хөтөлбөр үргэлжилж байна. Чой өгсөн залуусынхаа дурсгалыг хүндэтгэхээр оршуулгын газарт ирэхэд чаа дарга чойдоо оршуулгын газарт нүүр тулан уулзаад эзэн ухаантай бол нохоонууд нь ингэж гудамжинд цусандаа буудагдаж өвтгүүн даал гэж өдөж чадаж байгаа л явж байна. Нөгөө талд Канжэ өөрийн тансаг баарандаа залуустайгаа архитан мансуурж баярлах ба одоо манай хижинийг олж өшөөгөө авах ингэдэ бас. Цагдаагийн газар дээр хяналтын камерын зургаар Канжэгийн зургийг гаргаж ирэхэд хэжин түүнийг шууд л таньж байгаа. Чаа дарга мангог соронгоос сулчих. Тэгвэл Канжэ чой хоёр бие биенээ устгахаар өөртөө л дайтах болно. Бид юу хийх нь харъя илгэн. Ингээ мэдээж хэжин чойд нууцаар цагдаа нар мангог зориу суллах гэж байна. Энэ бол таныг барих гэсэн хавх шүү гэдгийг хэлээл авлаа. Чаа дарга мөн багийнханд манай талд чойныг маш ойрхон урууж орж ирнэ. Өнөөр надтай уулзгаар ирнэ. Утахгүй тэд дотроосоо бутарнаа л гэн тэр. Хэн байж болох вэ? Хэжинч дахин чой зурс бичээл урагчийг барихаар давхлаа та. Яг энэ үеэр тээжүүч нэгс ичгтэй царайлаад байна. За арай гүү л үдэ энэ ч одоо. Ингээ орой болоход хээжин цагдаа нар отож буй байрны эсрэг талын барилгад хин нэгэн өөрийнх нь зургийг аваад байгааг дурангаар хараад шаллахаар дээш гартал пилдүү гарч ирэн. Манай хоёр хэсэг судалсан түүнийг түлхэж унаа зүгтэж амживаа. Ийхүү зүгтахта тээжүүг дарга чаатай ойрхон байхыг харж амжаал өнгөрхөн тэр. Ингээ мэдээ цаагийн тавсын өрхөнд бүгд орсон байжээ. Тээж бол мэдээлэл өгнө гэсний дагуу хальт ирээл авсан ба ерөөсөө урваагүй. Харин чойл одоо туслагдаа нэг л эргэлзээтэй болчлоо доо. Пилдүү авсан зураг материалуудаа дарагдаа үзүүлэхэд тэрний дотор чой нуус тагнуулж байна. Тэр уу хээжин гэх охин ирснээс хойш бүх нуус ажиллагаа нурлаа. Тэгэхээр хээжиний хэсэгтэй ажиллахаар л болж байна. Манай хүн арайхийн гэртээ ирж тээжүүг цагдаагийн дарга чаатай уулзалтын газарт хамт байсныг хэлэхэд тээжүүч өрөөнд орж иж таарлаа. Тээжүү түрүүн сэжигтэй царай гаргаад байсан да. Канжэгийн новчиг мэдмээр байвал ганцаараа ир гэсэн мессеж авчаал эргэлзээд сууж байсан нь л тэр байж. Энэ нь чаа даргын манай хайдыг дотроос нь хагаралтуулах гэсэн хавхал байсан байхгүй юу? Маргааш нь хээжийн цагдаагийн лабораторид нууцаар орж өнөөх бууны сэргсэн түүхийг шалгаж Чүнсүгийнх олон жилийн өмнөх офицерд олгогдсон болохыг тогтоовоо. Тэр нь хин юм бэ гэхээр олон жилийн өмнө чойд алуулсан эдний хүн л юм шиг байна. За тэгээ яригтай болоод байгаа болохоор юу юуг алах гэснээ бас азанлаа. Тэрээр чойроо залгаж Чүнсүгийн хүний тухай асуухад чаа дарга бол худалж тэр юу ч гэж ярьсан бити итгээл гэж хатуу сануулж байна. За ийхүү хээжийн хаашаа ч юм гараал явхад пилдүү түүнийг нууцаар дагаваа. Хээжин манго канжанерийн тухай годомжны хүмүүсээс асууж явсаар нэгэн хаягдсан барилгын подвол руу ороход пилдүү машинд нь суулаа. Бүр болохгүй юм хийгээгүй ч гэлээ яалчгүй сэжиглэмээр юм хийгээд байгаа байхгүй юу? Ганцаараа явж маваад. За тэгээд нэгэнд олоод ирсэн болохоор цааш мангогоо хамтаал дахаар боллоо. Хаягдсан хуучин үйлдвэрт тэд ирцгэх ба тэнд хайч мангод шинэ харт амиг өгөөл явуулахыг хараад гайхан зогсдол энэ нь жинхэнэ өөрөх байж таарлаа. Цонхоор нуузар ажиглан зогсох хээжин пилдүү хоёрыг тэр дэрвэл маш их хүн тойрол авах нь тэр. Яг энэ үед чой хотын байнга ирдэг жижиг ресторанда ганцаараа сууж байгаад аюулыг зөнгөөрөө мэдэрч рестораны эзнийг тамхинд явуулаад хаалгаар орж ирсэн Канжэгийн хүмүүстэй ганцаараа хутга барин ширүүн тулдаж байгаа нь. Хээжин пилдүү хоёр үйлдвэр дотор 20-30 залуустай ширүүн тулдаад бас арайж барахгүй байлгүй гэсэн бас арайж барсангүй. Ингээ Канжад баригдваа гэж. Хээжинийг харан өөрөө ирэхгүй л инээд нүрээд байгаа болтой. Эцэст нэг өшөөгөө авах нэ. Бакус Boost суглаад хөтөлбөр эхэллээ. Та Бакус судалж авсан баримтын дугаар болон зургаа Бакус-ийн сайтад бүртгүүлж супер шагналын эзэн болоорой.
Энэ бол супер шагнал. Chang'an брендийн CS35 Plus загварын цоошин автомашин. Мөн танд хосоороо хайнан руу аялах хэрэг. PC gaming set, iPhone 17 гар ус, 65 инчийн ухаалаг TV, мөн цахилгаан скутергээд таныг маш олон шагналууд хүлээж байна. Та машинтаа Бакус авсан уу? 3 дугаар сарын 24-өөс 10 дугаар сарын 31-ний хүртэл сар бүр хонжиртойгоор Bacchus Boost суглаад хөтөлбөр үргэлжилж байна. За тэгээ шившиг царайлал нэг эсрэг нэг хийчих зориг байхгүй шүү дээ хөрхий. Хүлцэн байж хатан л хотолж мотглоо бүтггүй гараа угаасаа. Энэ үеэр харин хоолны газрын хэдийг юу ч уцтай нь хөлөө ачиж. Канжаагаас ирэх дуудлагын оронд нь авахд хээж нь хэцүү байдалд орсон байгааг мэдэж авлаа. Ингээд хүмүүсэд дуудах сөхөө ганцаараа чамаагүй аврахаар явж явах шиг л байна. Өнөө талд нь бас алах гэж маягалчих юм аа. Зүгээр хутгалаад байсан чигээрэл алахгүй заавал бицэж алах юм гинэ. Тэгээ бицэж өгөхийн чарахгүй өөртөө яваалаа гэлөө. За ёстой юу юуг нь нухаш боллоо доо гэх тэрхэн агшинд хийнэрж аварсан бэ гэхээр манай мөн чойлэрж аварж өгч байгаа. Өөрөө бас өгч шахсан байж өөрийнхөө хүмүүст бол амиа юм. Ингээ удалгүй цагдаагийн олон машины дуу ортож манай хоёр ингэж нэг бүрэн дүрэн аврагдаж байгаа нь. Гэвч тулааны үеэр охины зүнхэл хотголуулж асар их цус алдсан тул тэр дорол ухаан алдуунаа. Эмнэлгийн өрөөнд чаадарга пилдүүд амь насаа алдах төглөө гэж уурлахад пилдөө бол хээжинд ямар ч эргэлзээгүйгээр итгэж байгаа юм байна өө. Бүр сэрхийн хүлээгээ сахиас учлаа. За ямар ч тач одоо ямар хүний хараас явж байгаагаа мэдэх болохоор хар тамхитай тэмцэх багийнхан маань цагдаагийнхантай хамт гэх юм уу илүү хүчээ зузаатгаж аваад шууд л ирэл хайвалдаа гарлаа. Хаас айгүй нэгжиж шалгах бөгөөд ер нь л хайгаа олчих шинжтэй байгаа энэ талаараа. Нөгөө талд манай чой туслахтаа нэг л итгэхэ байчаад байгаа. Нөгөө өмнөх флаас л болоод штэ. Харин энд хээжин маань аавыгаа зүүдэлж хар тарсаар аалс ирж байна. Пилдүү түүнийг сахин суух ба манай хоёр ярилцсан. Юу ч болсон хэнийг ч хайж байгаа бай. Би чамд тусалнаа л гэнэ. Манай хүн ч өөр хар тамхинаас болж дүүгээ алдчихсан болвол энэ салбарт ажилдсан байна штэ. Энэ хоёр маань баг бие биедээ сайн болоод байгаа мүү яагаад байгаа. Эцсний түннийг дээрдэж сэрсэнд баярлсан олон хамтран ажиллагч нар нь. Ийм дулаахан мэдрэмж авч үзээгүй болохоор бүр ямар реакшн гаргахаач мэдгүй гацчихж байна. Аргагүй. 10 жилээс л юу туулж ирлээ дээ. Харин яг ингэж байж байхад нь тэжүү зургийг нууцаар авч чойд илгээхэд цоо найзынхаа охиныг цагдаа нараас хамгаалж улсаас нууцаар гаргаж явуулахаар хуурамч пассворд онгоцны тийзэг нүртэл бэлдүүлээл эхлэх нь тэр. Канжа баригдах үед хүссэн үсээгүй манай хүний хэн болох нь илчлэгдэх болохоор одоо ингээ хүүхдээс ялгаагүй гэж үздэг хээжинэ гадагш нь явуулах гэж л байгаа юм байна. Тэгсэн мэдээж үгүй явахгүй эндих ажлаа дуусгах нь аал гин штт. За тэгээ ажилдаа буцаад дөнгөж ортол олон жилийн өмнө өнөөх аавынх нь хэргийг хааж байсан байцааг цагдаа энд манай хүнтэй таарлаж байна. Нэг зөвүүн бочка. Ямар тач хальт таньдаг хүн байна гээл өнгөрлөө. Аарсаар ажилдаа айл өнгөрж байсан юм байна л да. Өө хээжинийг хэн болохыг ямар тач хэлээгүй л өнгөрсөн болтой. Тэр шүн харин энэ байцаагч чойтой нэгэн голын ирээ дээр уулзж байна. Би биний мэддэг бүр хамдардаг л байсан болж таарлаа. Би чимээгүй байж хээжинд үннийг хэлээгүй хүн төлөө овоо мөг авах байлгүй дээ гэж баярлахад өө ямар амархан юм бэ гэдэг шиг боож алаал гол руу шидчихлээ. Одоо бол хээжинийг зүгээр энэ амьдралаас холдуул лээлэж удаж байгаа юм шиг байна. За ийхүү байж л канжэ нэгэнд баригдхан тулаад ирсэн чинь өөрөө цагдаа нартай холбогдож гинөө. Чойг та нарт байрж өгье. Хариуд намайг бүх хэрэгээс чөлөөлөөд зүгээр гадаад руу явуул гэж нууцаар л тохиролцсон. За тэгээд хоёр бүлэг хоорондоо уулзгаар болжээ. Канжээг алж ивж мафиа ажиллагаат сайн авна. Бас үргэлжлүүлээд хээжинч нэр нүр аюулгүй үлдэн штэ. Тийм болохоор эрсдэлтэй ч гэсэн чой ах маань уулзгаар л очиж байгаа. Уулзалтын халуун цэгт чой залуустайгаа ирж канжэгийн бүлэг болон чойн бүлэг хоорондоо юу юуг тулах нэ. Харин энэ бүгдийг нь ажиглах цагдаа нар ч мөн байр байрлал авчиж. Урт тутах сүхээр зэвсгэлсэн маш том цус тулаан мөргөлдөөн хэлв. Чаа дараа цагдаа нарын тусгай тасгийг түр зогсоож тэдний албаар бие биенээ устгаж дуусгахын зориуд хүлээгээд байгаа л гэмээр. Тулааны үеэр канжэ угаасаа том ахыгаа барахгүй штэ. Чойд ялагдаж цусандаа будагдсан зүгтах ба том ачааны машины оройдор гарч ширүүхөө үзэлцвэ. Канжэ уг нь өгөхээр байсан ч эцсийн мөчөд чойг олон удаа мөр цээжрүн хутгалж амийг нь таслах гэж байтал яг энэ л үед хээжин гарч ирээ чой даргаа зүгтаалгах нь тэр. Канжэ машины оройдор гараа өргөн жив би бууж өглөө гэж хэлсэн ч өөрийг нь хэн болохыг мэдж байгаа хүнийг юу гэж амьд үлдээх вүлээ шууд л духыг нь цоолж байгаа нь. Анх удаа өөрийн гараар хүний амь таславаа. Чой туслахаараа хөргүүлэн буддын сүмд иржээ. Эндээ бид хэрэгтлээ хэсэг байх л та. Энд байх гигантэн түүнийг өөр амьдралын замыг сонгоо гэж зөвлөх боловч нэгэнтээ энэ хүртэл явсан тэр одоо урах замгүй л мэд санагдан штэ. Хээжиний гэрт харин нэгэн нууцлаг баглаатай зүйл шуудангаар ирсэн байна.
Энэ нь Канжигаас гих ба аавынх нь олон жилийн өмнөх цагдаагийн хүндэт хувцастай одон металтай хуулан зураг байв. Зургийн ард Чүнсүү цагдаагийн тусгай тасгийн офицер гэж бичсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр бүр шок болдсон байгаа сте. Маф гэж боддог байсан аав нь цагдаа байсныг мэдээд. Энэ үе чой охин руу залгаж нэгэн хуучин сүмийн хаяг өгснөөр хээжийн түнтэй очиж уулзваа. Гайхсан бүгдээ ч асуулаа. Миний аав маф биш цагдаа байсан юм уу гэж нулимс дүүрэн асуухад тийм ээ. Гэхдээ тэр цагдаа нараас урвж манай талд ажиллаж миний амийг ч аварч байсан ах дүүгээс минь өөртөө нэгэн байсан юм. Ингэжл энэ хоёр маань бас овоо ярилцаалаа. Гэхдээ энэ үеэрээ чой өөрийн туслах тэжүүдэ хандаа чаа даргаыг одоо олж устгаал гэж тушааж байна. Ийхүү тэжүү чаа даргын байрны хяналтын камеруудыг унтрааж хаалгын нийтэн дотогш ороод өрөөндөө байсан чаа даргаыг урт хутгаар олон удаа цээж гидс рүү хутгалаад зүгтчихэж байна. Яг энэ үеэр хээжинч мөн аавынхаа тухай чаа даргаас үннийг асуухаар ирж таарахгүй юу? Яг түүний гэртэл хэдийнэ өвхгөө хөвтөж буй чаа дарга сандарсандаа хээжинийг тэр дороо буудхан тэр. Сум охины зүүн гарыг зүсч шарахт болов. Пилдүү даргийнхаа байрны гадаа байж таарсан ба буун дуунаар дээшээ гүүн гарч ийн. Энэ хооронд чаа дарга хээжин хоёр ярилцлаа л да. Дотор нь байгаа тагнуул гэж сэрдээд байдаг байснаас биш Жүнсүү офицерийнх нь охин гэдгийг эцэст нь нэг юм мэдэж аавынх нь үлдээсэн захиагч өгж амжаад хүмүүс ирэхээс өмнө зүгт яйл явуулж байгаа нь. Чой чиний аавыг цагдаа гэдгийг олж мэдээд 5 жилийн өмнө чиний хаалганы цаана өөрийн гараар буудаж алсан штэ. Чи яагаад аавынхаа алуурчны төлөө ажиллаад байгаа юм бэ? Тэр бол чамайг ашиглаж буй аюултай зүрх сэтгэлгүй мангас. Ийхүү чаа даргын өгсөн аавынхаа үлдээсэн ажлын тайлаг нээтэл дотор нь чойн өргөлж гарандаа эргүүлж тамиг асаадаг байсан өнөөх алтан өнгөтэй асаагуур байх бөгөөд тэр асаагуур нь дотроо нууц дуу хураагуур байршил тогтоогчтой цагдаагийн тусгай төхөөрөмж байсан байгаа. Аав нь тэр асаагуурыг чойд бэлэг болгон өгснөөр мафийн бүх яриаг цагдаагийн газар руу илгээдэг байсан бөгөөд чой 5 жилийн өмнөх тэр шөнө асаагуурыг цагдаагийн төхөөрөмж гэдгийг нь олж мэдсэн байгаа байхгүй юу? Ингээ эцэст нь энэ урвалтыг тэсэлгүйгээр өөрөө буудаж ааснаа л тэр байжээ. Мөн цүнхэн дотор аавынхаа чаа даргад бичсэн тайлан охин живүүдийн үлдээсэн эцсийн захидалч байв. Захидалд миний хайртай охин гэж хөөрхий баахан бичсэн байгаа. Энэ захиа нь өөрт нь ямар нэгэн болол охиндоо өөрөө гэсэн захиа нөхгүй юу? Би чиний хормыг хүүхдүүдийг чинь өс тойрнохыг үзэж чадахгүй ч магадгүй гээл яалчгүй ажиллаа хийж явахдаа баригдсан л байжээ. Цой итгэл данд ах дүүгээс өөрцгөө нэгнээ өөрөөсөө урахыг хараад тэсэхгүй л алсан байгаа. Ийхүү хээжийн Чон өөрт нь хэлж байсан бүх худал хуурмаг өгнүүдийг ойлгон өөрийг нь аавынх нь алуурчин өсгөж цагдаа нарын эсрэг ашиглаж байсныг ч ухаан асар их урвалт гомдол үзий хадталтандаа автаж байгаа нэ. Үүний дараа хээж нь эмнэлэгт очиж чаа даргаыг хүн тагалгаанд орж ямар ч амьд үлдсэнийг мэдлээ. Чойч мөн энэ мэдийг сонсоод бүх үнэн хээжиний аавыг өөрөө алсан одоо ил болсон гэдгийг ойлгосон биз. Баруун гар болох тэжүү нарийн өөрөө дур мэдэн охиныг олж устгах гэж буй болтой байна. Хээжиний гэрээсээ гарах гих яг тэр үед түүн рүү 3 чалуурчин гиндүүлэн дээрсэн хэдий хээжийн нойлын өрөөндө чирж оруулж байгаа л толгой түрүүгүү суулт руу угаалтар юу эдийн савж бүлхийг нь бүлээл хаялаа. Тэнд чойн баруун гар тэжүү энэ бүгдийг нэг дөр дуусгахаар шийдсэн айтал урагчийн охин гээл угаасаа л хээжинд анханасаа нэг яоцгүй байдаг гэсэн багхгүй юу. Ингээ эцэст нь хээжинтэй нүүр туллаа. Чой урагчдыг хизээж өөрөөнөр алуулдгүй. Тэр аавч нь өөрийн гараар алж эцсийн амьсгалыг сонссон шигээ чинхийгч бас тэгэх болно гэж хэлээл удсан жуу жапихан тэр. Угаасаа энэ маань барахгүй л дээ. За тэгээ одоо үргэлжлээд юу болох вэ доо гэсэн чинь чой өөрөө цагдаагийн төв газарт ирж байна. Мань үнийг Канжигийн үхэлд ирэн сурвалжлаад байсан байхгүй юу? Тэгсэн би тэр үхэлд ямар ч хамаагүй гэдгээ хэлэхээр л ирсэн юм байна. Дааж одоо яамаар юм. Нэгэнтээ түүнийг алсан гэх хутганд чойн ДНК үлдсэн бас бус хэргийн баримт гэр зүйлүүдж байгаа. Хээжинч байцаалтын өрөөнд ирж чиний тоглоом дууссан. Чи одоо эндээс яасан ч гарч чадахгүй. Чамаа гаргах хинж байхгүй гэхийг бодвол хэдийнэ энэ хоёр маань өстөн дайснууд болжээ. За тэгээд чой одоо шорондоо ялзрах юм байлгүй дээ гэсэн чи хээжийн нэг зүйлс эзэн л болтой. Юу гээл андаа гэсэн архивын өрөөнөөс чойн хурууны хээтэй хутгийг нууцаар авч гараад чой нотлох баримтыг устгасан. Та одоо асуудалгүй гарч болно л гэж байна. Энэ нь одоо яг яах гээд байна. Чойч бөөн баяр хэрэгээс мултраал гараад явуулгүй яах вэ? Яг энэ үеэр цагдаа нар хяналтын камераас хээжийн тухайн өдөр чаа даргын гэрээ ойролцоо явж байсан дүрсийг ш олон харчихсан тэр. Юу үлээ гэж бүр шокносоо гараагүй байтал нэмээд нотлох баримтыг хулгайлан зогтж байна ч гэж мэдээлэл ирлээ. Цагдаагийн газар бүр бөөн өмөө. Хээжийн ч хэдийнэ зогтож тэрнгээр нэг юу болоод байгаад итгэж ядсан гайхаж ууралсан л хүмүүс. Уу хээжин гэдэг хүн анханасаа л энд орж ирсэн мафийн тагнуул хэмжээ. Магадгүй уу хээжин ч түүний нэр биш бах. Пилдүү саялныг өнгөрсөн бүхний эрүүлэн бодож хуурдагдсан гэдгээ ойлгов. Бүр хээжинд хайртай болж исэн шүү дээ хөрхий. Цой нотлох баримт байхгүй учраас цагдаагийн газраас маш амархан суулгадж гараад хээжинийг өөрийнх нь талд байсаар байгаа юм байна гэж бодсон чи
Зааландаа ирэхэд өөрийн үнэнч туслахын цээжин зогдостой хутгал бүгдийг илэрхийлж байгаа. Түүнийг аврахаар биш, түүнийг өөрийн гараар алхаар л тэндээс гаргасан байж. Түүнийг хайх хэрэггүй. Тэр над дээр өөрөө ирнэ. Угаасаа л Хижиний амьдралын цорын ганц зорилго нь аавынхаа өшөөг авах байсан шүү дээ. Ингээ нэгэнцээ аав охин шиг л байсан харилцаа албан ёсоор дуусчээ. Хижинийг одоо цагдаагийнхан тэр чигээрээ хайх бөгөөд тийм аврахаа болохгүй нь ойлгомжтой. Харин Пэлдүүл түүний хаана байгааг гадралж исэн юм. Тэр нь мэдээж аавынхаа шарил. Бүх насаараа аавынхаа жинхэнэ нэрийг ч мэдгүй амьдарч ирсэн хөөгчтэй. Аавтайгаа мэдэл буцаж явахдаа Пэлдүүтэй таарлаа. Ингээ тэрээр хурдтай зогцсон ч Пэлдүү араас нь хөөж моциклосоо унах үед буу тулган барьж авч байгаа нь. Ийхүү байцаалтын харанхуй өрөөнд манай хоёр нүүр туллаа та. 너 이름이 뭐야? 네 진짜 이름이 뭐냐고. Юу хэлэвдээ юу ч хэлсэн угаасаа итгэхгүйгээс хойш. Харин чой бас шууд шоронд нь үлдээчгүй овоо зангарахтай үйл гаргаж байна. Хөөлцтэйг яран ямар нэг аргаар зүгтг цамгийг нь гаргаж өгөө л гэж байна. Зэлгээ хэдий сэжигдэн ч гэсэн эхлээд эмчлүүлэх хэрэгтэй эдрэгээл зүгтг симгийг нь гаргаж өгөх юм байна. Тэгснэ шууд араас нь алуулах хүмүүс нь явуулаад байгаа болтой шүү. Арай энэ үеэр эмнэлэгт чаадаар ухаан орж байна. Пэлдүү дуудаал эцэст нь нэг бүх үннийг хэлж байгаа. Хижиний аав манай нуус тагнуулж байсан бөгөөд чой 5 жилийн өмнө түүний цагдаа гэдгийг мэдээд алсан юм. Тэр өхөн юу ч мэдгүй чойн гарт ашиглагдаж байж. Юу ч гэж тайлбарласан чи ойлгохгүй гэснийг нь одоо л ойлгож буй болтой. Нөгөө талд Хижин гаваа тайлан эмнэлгээс зугтж байна. Эцэст нь түүний нэрийг түүний хэн болохыг мэдсэн Пэлдүү түүнд туслахаар шийдсэн болтой. Бүр яасан ч тавьж явуулахгүй шинжтэй. Энэ үеийн тааран чойн явуулсан 10 гаруй алуурчд ирхэн тэрэ. Манай хоёрыг барих гэж дайрах үед машинаараа зүгтэн хэсэгжинлэх алзуу урдууллаа. Ингээ Хижинийг алдсан гэх дуудлага ирэхэд үнэн ч хамтрагчаа эцсийн замд нь өдөж бууч. Нөгөө талд манай хоёр хотын захад байрлах далайн хэрэг дээрх Пэлдүүгийн нууц модон байшинд ирж Пэлдүү Хижиний шархацсан хөл гарын зөөлөн боож өгөөд нэг тийм дулаахан уур амьсгал өрнөж байна. Эцэст нь түүнд хандаж хэлээд байгаа ганц зүйл нь өс хонзон гол зорилгоо болгон амьдрах нь буруу л гэдэг. Ингээ энэ цагаас хойш хоёулаа хамчуу гэж хэлээл ийм зүйл хийж байна. Энэ чой хуучнаа дурсаж л байна. Анх бүх зүйл сайхан байсан тэр л үеиг. Түүний итгэл танд, итгэл туслах, түүнийг их хүмүүс нь эцэстээ бүгд алга болсон л байна. Би өөрөө хинээс ч урвж байгаагүй хатал бүгд яг надаас урвдаг юм бэ гэж их л гомдолтой санагданаа хөрхий. Энэ л магадгүй түүний сонгосон амьдралын төлөөс баг. Одоо бүх зүйл тодорхой болсон. Тэдний нэг нь өгч байж л энэ бүхэн дуусна. Маргааш өглөө харин манай хоёр бүх зүйлийг хуулийн дагуу шийдэж чойг барихаар цагдаагийн газар руу хөтөлцөө явж байна. Тэгсэн гинт чой хажуунаас гарч ирээл Пэлдүүгийн тухайг цоо буудан хөнөөж орхио хөрхий. Пэлдүү цусаа гоожуулан Хижиний үр дээр унах үед Хижиний энэ хороо дээр итгэж хайрлаж өөрийг нь аварсан цорын ганц хүн нь түүний нүднээр амьсгал хурааж байгаа. Охины сүүлийн хүнлэг сэтгэл зөв амьдралаар амьдрнаа гэсэн хүсэл нь бүр мөсөн алга болж нүд нь улаанаараа эргэлдэн жинхэнэ зүрхгүй мангас болов яа. Ийхүү шууд л хуучин бүлгийнхээ оромж руу эргэлзэх юушгүй дайрч байгаа нь. Хичнээн ч хамгаалагчтай өндөр хамгаалалттай том барилгад ганцаараа. Барилгын урт хонглоор дүүрэн чой хамгаалагчид урт утга бороохоо барай Хижин рүү дайрсан ч тэднийг нэг нэгэнгүү унгаж цусандаа будагцаар өөрөө ч хүнд шархацсан хэдий өвдөлтийг үл тоон цааш явсаар чой хамгийн дээд давхрын өрөөнд ирсэн. Одоо энд зөвхөн Хижин чой хоёр л үлдлээ. Ийхүү эцсийн тулаан. Түүний амьдралыг тамбуулгасан, аавыг нь алсан, хайртай залууг нь хөнөөсөн мафийн загалмаас эцэг чой өөрийнхөө цуснд будагдан ийхүү хөхөж байна. Тэрээр энэ ороод хиндэж хор хөнөөл учруулахгүй зүгээр л жирийн нэг охин шиг амьдрахыг хүссэн ч харанхуй ертөнцид тэр зөвхөн амьд үлдэхийн тулд амар амгалан болохын тулд тэмсэн энэ байлаа. Охин цааш харанхуй гудамж руу халахсаар түүний сүдрэл арт нь үлдлээ. Энэ удаагийн бичлэг маань энэ хүрээ дуусч байна. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяр та.